Сайн бацгаана уу? Та бүхэн миний Crime Time playlist-ийг тавтамаар л энэхүү плейлистээрээ би болсон бодиттой гэмт хэрэгүүдийн талаар ярьдаг байгаа. Харин өнөөдөр хэрэг болвол маш нууцлаг үхэл. Ер нь бол тайлагдсан хэдий ч тайлагдаг юм шиг маш олон асуултууд хариулагддаг үлдсэн. Ийм хэрэг байгаа. За ингээд хэрэг рүүгээ бүгдээрээ шууд орцгоё. Өнөөдөр ярих гол охин бол Ронда Касто. Ронда Касто бол 20 настай 2005 онд байхдаа ээж Жулиагийнхаа хамтдаа байр хайж явсан. Ингээд Craigslist гээд маш том зарын нэгдсэн вебсайтн дээрээс roommate буюу хамт амьдрах хүн хайж ийна гэсэн зарын дагуу нэг байрыг очиж үзсэн байна. Энэ байрыг очиж үзэхэд ерөнхийдөө бол тав тухтай, хэд хэд дундлагын өрөөтэй, тун хайтайхан бариасан. Харин үүнийг эзэмшигч залууг Стив гэдэг байсан. За ингээд Стив анх Рондаг хараад ирүүн мултарсан юм шиг л болсон. Ердөөсөө амьдралтаа харж исэн хамгийн үзэгсэлэнтэй бүсгүн байсан гэж хожим хойно ярьсан. Харин Ронда хичнээн 10 насны зүрхтэй ч гэсэндээ Стивийг бас л яг хосын нүдээр олж харсан байгаа. Энэнд нь Жулия ээжийнх нь охиноо ятгсан ятгалгууд нэлээд нэмэртэй. Яагаад гэвэл Жулия Стивийг харчаад ерөнхийдөө бол доктор сууршилтай, тэгээд тодорхой хэмжээний орлоготой, өөрийн гэсэн байртай маш боломжийн залуу байна гэсэн үгнээс охиндоо хэлж, ер нь охиныгоо үзээд алдахгүй мó болзоод үзгүй мó гэх мэтчлэн жоохон ятгалаг явж эхэлсэн. Энэ ятгалгын ч гэсэндээ Ронда болон Стив хоёрын харилцаа дэлбэлэхэд нэмэр болсон. Ингээд Стив Ронда хоёр 2005 оноос хойш хамтдаа амьдарч эхэлсэн. Мэдээж ээжийнхээ хамтаар. Ингээд үерхэл нь маш хурдан хугацаанд илүү хурдан дэлбэлж эхэлсэн. Ерөнхийдөө бол Стив өдөр болгон болзоонд авчих гараал үнэтэй тансаг ресторануудаар дагуулал маш олон биелгээр бороо оруулаад. Энэ нь Рондад маш их таалагдчихсэн. Тэгээ зарим найзууд нь болохоор Ронда хэлэхдээ Ронда бол Стивд чин сэтгэлээсээ сайн. Энэ хоёр бол сайхан осууд гэж хардаг байсан. Харин зарим найзуудын хувьд бол Ронда ч ямар үзэсгэлэнтэй охин бэлээ, ямар алтартай байлээ. Тэгэхээр ийм залуу хүн яасан гэж юм хөвшин залуу сонгоно гэж зүгээр л тав тухтай амьдрал тэгээд мөнгө харж энэ харилцаанд орсон гэж дүгнээд байгаа. Гэсэн хэдий ч Ронда Стив хоёрын харилцаа 3 жилийн хугацаанд маш амжилттай дийлгэрсэн. Тэрнээс гадна Стив Рондаг баярлуулахын тулд 2 унтлагын өрөөтэй шив шинэ байрыг худалдаж аваад ингээд Ронда Стив хоёр тусдаа гарсан. Тусдаа гарч хэсэг амьдарч агаад залуу хосууд Айни гэдэг охинтой болсон байгаа. Ингээд Айни гэдэг охин нь өсөж том болж явах хугацаанд Рондагийн хувьд гэх юм бол ээж болсондоо маш их баяртай. Ер нь бол ээж болох гэж л баг би энэ хорвоо төрсөн юм байна гэх маягаар хандж исэн. Энийн зарим найзууд нь бас жоохон хачирхалтай санагдсан л да. Тэгээ чи ингээд модельийнхаа карьерийг хөөхгүй мүү гэд асуугаал. Стив ч гэсэндээ ер нь энэ хугацаанд Рондад бяцхан чулуу шиг өгнүүд шидэлээд өгсөн. Ерөнхийдөө бол чи өөрийгөө жоохон хаяад байна. Ингээд зөвхөн охиноо л анхаарад өөрөө ер нь гармууд нь хаяад байна гэх мэтчлэн зүйлсийг хэлдэг байсан. Энийн ч гэсэндээ Рондаг жоохон сэтгэл готрол оруулаад Ронда тэгээд за одооноос эхлээд би тасгал сургалт хийж эхлэе. Жингээ хаяа тэглэж модельийнхаа карьерт эрчимтэй орё гэж төлөвлөсөн байдаг. За ингээд энэ бүх үйл явдал болон хосуудын амьдарч байгаа газар нь Oregon мужид болж байгаа. Oregon мужийг та бүхэн тайлбарлахад ердөөсөө байгаль хаасаагүй уул хаттай байгалийн зохицолбор үзэсгэлэнтэй газар. Тийм учраас ер нь Oregon мужийн хүмүүс байнга байгальд гарч ууланд талхаж ер нь байгаль ихтэйгээ нэлээд ойр өд хүмүүс байдаг. Яг тэрний адилаар Стив Ронда хоёр ч гэсэндээ ер нь хайки хийх туртай, ууланд гарах туртай. Тэгэд ер нь хоёулаа агаарт гарч гоё ууланд гарахаасаа гадна иймэрхүү аргаар жингээ хасаж болох юм байна гэж Ронда шийдээд ер нь байнгын ууланд гардаг болсон байсан. Ингээд 2009 он болсон. 2009 оны зун нь Ронда болон Стив хурмаа хийн гэж төлөвлөж исэн. Энийг бол ойр дотны хүмүүс мэдж байгаа. Яагад гэвэл Ронда найзуудтай хэлэхдээ бид хоёр аль хэзээ нэг бүгж хаагаад эхэлчихсэн. Надад бол нэг 30 хэдэн мянган долларын бүгж маш их таалагдаад байгаа. Харин Стив болохоор ингээд 15 мянган долларын л бүгжийг харж сонирхоод байгаа. Гэх мэтчлэн жоохон гомдлонгуй найз охтуудаа энэ үйл явдлаа ярьсан байдаг. За ингээд хуримны төлөвлөлт явж ил байсан. Мэдээж энэ хоёр тусдаа гарсан хүүхдтэй болсон учраас маш олон зүйлсийг амьдралдаа шинээр хийж эхэлж исэн. Ингээд 2009 оны 3 сарын 16-ны өдөр ирсэн байгаа. Энэ өдөр Стив Рондаг хоёулаа нэлийн хол байдаг байгалийн зохицолборт газар тодорхой хэлэх юм бол бүрэгдийн хавцал гэдэг нэртэй газар
одоо гарья хайки уулна гарыг гэж одоо асуусан байгаа. Ронда ч гэсэн энэ таалагдсан. Тэгээд ер нь байн гуулна гардаг ч гэсэндээ ер нь бол тэр яг тодорхой газар руу явхад бол нэлээд цаг зав шаардна. Тийм учраас нэлээд сонирхолтой санагдсан. Тэгээд хосууд энэ өдөр охин Айныгаа ээж Жулиа дээр явж тавиад за ингээд битээр уулан гарчаад ирье гэж хэлсэн байна. Бас нэг хачирхалтай зүйл байгаа. Тэрний үе гэвэл Ронда ууланд гарахаас өмнө найз охинтойгоо дотныхоо найзтай ярьсан байдаг. Тэгээ ярихдаа Стив битээр одоо хайки гэж чинь тэгээ нэг бол намайг гэрлээ гэж гоох жаах, нэг бол намайг алах гэж байгаа гэж хэлсэн. Энэ нь бол амар сэрдмээр сонсогдож байгаа ч гэсэндээ аль нь тоглоом одоо зүгээр л тоглоом хийж ийн гэж бодож хүлээж авсан. Яа тэгвэл Ронда энэ үгийг хэлэхдээ нэг бол гэл ер нь инээнгүй байдалтай хэлсэн байхгүй юу. Тэрийн ч гэсэндээ найз нь тоглоом гэж хүлээж бодвол чамайг гуйх гэж байгаа гэж ийм харилцаар үүссэн байдаг. Ингээд цаашаа болох үйл явдал гэх юм бол харамсалтай нь Рондагийн хувьд сүлжих. Яа тэгвэл энэ өдөр Ронда нас барсан. Тийм болохоор цаашид болох үйл явдал бүгдээрээ Стивийн ярьж байгаа дээр үндэслэж цаашаа явна гэдгийг сануулъя. За Стивийн хэлж байгаагаар охин Айныгаа ээж Жулиа дээр орхиж явчаад машин цугаад очих газар руу явж хооронд Ронда их хачирхалтай зүйлийг хэлсэн гэж Стив хэлсэн. Тэр нь юу вэ гэвэл би байхгүй болчих юм болвол чи охиныгоо харж хандна үсттэй гэж Стивээс асуусан байгаа. Энэ нь Стивд айгүй хачирхалтай санагдсан учраас чи яагаад ийм ярьж байгаа юм бэ гэхэд би сүүлийн үед янз бүрийн зүүдлээд тэгэд ер нь өөрийгөө нэлийн залуудаа нас барна гэж бодоод байна. Тийм болохоор чи охиноосаа харж хандаасаа л гэж хүссэн. Гэхдээ мэдээж би охиноо харж хандаа штэ. Гэхдээ битээ ийм хачирхалтай сони юм яриадаа гэд Стивен яран түлхсэн гэж байгаа. Ингэчээд тэр хоёр одоо бүргэдийн хавцал буюу яг хайких газар очсон. Энэ үед нь маш ихээр бороо орж эхэлсэн гэж байгаа. За бороо орж эхэлсэн ч гэсэндээ хос хоёрыг зогсоогоогүй хоёулаа альчуур аваад уулын гарах бэлтгэлээ ангаад одоо бүргэдийн хавцал руу алхаж эхэлсэн. Энэ үед маш халтрааг гулгаатай байсан. Тэрнээс гадна бүргэдийн хавцлыг та нарт тодорхойлох юм бол ер нь хоёр хүн зэрэгцээж явах боломжгүй гэж хэлж болно. Аюултай, маш өндөр. Тэгээд доошогоо их зунсан байдалтай ийм алхах газар байхгүй. Тийм учраас хөвчлэн хүмүүс уур тойноо гардаг ч юм уу. Тэгээ босныг зүйлийг сануулхад жилд 5-6 хосол энэ хавцал дээр гардаг. Ингээд хичнээн бороотой байсан, хичнээн хүүт өдөр байсан ч гэсэндээ хос хоёр альчуур аваад цааш алхсан. Энэ үед Стив босныг зүйлийг нэмэлтээр хэлсэн байна. Тэр нь юу вэ гэвэл Ронда гинт хүүхэд жагаашлаад одоо өөрийнхөө авч явж исэн том альчуурыг мөрөн дээрээ нүмерэг болгочоод би бол супер эмэгтэй баатар намайг хардаа гэх мэтчлэн зүйлүүдийг ярьж эхэлсэн байна. Тэгэд Стив бол мэдээж дургуутсан. Чи яагаад ийм халтрааг гулгаатай байхад тоглоом надам хийгээд байгаа юм бэ гэж сануулсан байна. Харин Ронда хариулж хэлэхдээ би багада найзтайгаа энэ зөндөөл ирдэг байсан. Бид нар бүр согтууруулгандаа хэрэглэж заримдаа өвс татдаг байсан. Би энэ газрыг бол сайн мэднэ, битээ санаа зов гэж гүйж агаад. Тэгээд харамсалтай нь яг ингэж хэлж гүйж агаад яг бүргэдийн хавцлын нилийн дээр гарч агаад 45 м өндөрөөс Ронда унтсан. Ердөөсөө л чигээрээ доош унтсан. Энийг харсан Стив мэдээж маш сандарч Рондагийн араас буусан. Тэгээд буугаад Ронда дээр арай хийж нэг очсон байгаа. Тэгчээд машин дээр ирээд 911-ийн дуудлага хийсэн. I need help. I'm at Eagle Creek. Okay, and what's going on there? My girlfriend saw off the cliff and I hiked back. I'm in my car. You're at the Eagle Creek trailhead right now? За 911-ийн дуудлагыг сонсонгуутлаа энэлийн ажилчид болон мөрдөгчнөр шуурхаа аваад тэр яг байгаа байршил дээр нь очсон. Харин энэ үед Стивийн хэлсэн зүйлүүд бүр хачирхалтай. Стив мөрдөгч нарт ингэж хэлсэн байна. Би мэдээж найз охиныгоо унсны дараа араас нь явсан. Тэгэд маш их ядарсан. Би бүр амар ядарч туйлсан, борон цохиулсан, даарсан. Би гол гатлах хэрэгтэй болсон. Ингээд арайж Рондаг олсон. Тэгэд Ронда дээр очиход би энэ хөдөлгөө ер нь амьд байгаа ямар ч шинж тэмдэг харагдаагүй. Тийм учраас би анхан тусламж, төргийн яралтай тусламж үзүүлэх гэж оролцсон. Тэгээд ямар ч амжилт олоогүй. Тэгээд би өөр амар ядарсан байсан болохоор Рондагийн цээжийг дэрлээд унтцсан. Зүгээр л үхсэн байж болох найз охин дээрээ унтцсан гэвэл яах вэ? Тэгэд мөрдөгчнөр гахаад унтцсан чи ухаалтчааг юм уу юу гэдгсэн чинь би амар ядарсан байсан. Тийм болохоор
Зүгээр унтаад төгсөн. 1-2 цаг хооронд баг унтчихагаад машин дээр ирээд та нар руу залгасан гэж хэлж байгаа. Тэрнээс гадна босныг ачаалттай зүйл гэх юм бол эмч эмнэлгийн ажилтнууд яаралтай найз охиныхоо бие байгаа газарыг бид нарт заах хэрэгтэй наа. Магадгүй бид нар одоо очиод туслах юм бол амьд гарах магадлал байж магадгүй гэхэд Стивийн хэлсэн үгнүүд одоо эмч мэрэгчлэнүүдийг гайхшралд оруулсан. Тэр нь юу вэ гэвэл байнгын тавтамжтайгаар миний би зүгээр болов би халуураад байгаа юм шиг санагдаад их юм. Би яад чи хатгаа туссан баха. Би нэг л биш байна. Одоо миний халууныг шалгаж өгөөч надад тусламж үзүүлээч гэж исэн. Гэхдээ нөгөө найз охин тэр дээрээс унаад бэртээд гимтээд нас барсан ч байх магадaltaй багт чинь яагаад өөрийнхөө талаар халуураад байна хатгаа авцсан болов надад туслах гэдэг. Ингээд эмч мэрэгчлэнүүд үгүй чи зүгээр байна. Одоо яаралтай одоо найз охин Ронда дээрээ бид нарыг аваачаа гэж хэлээд ингэж ятгаж ятгасны эцэст арай хийж Рондагийн биеийг олоод очсон. Харамсалтай нь Ронда энэ үед аль хизээ нас барчихсан байсан. Энэ үед мөрдөгч нар зарим ачаалттай зүйлийг олж харсан байдаг. Тэр нь юу гэвэл Рондагийн цогцоос Стиви ярьснаас арай өөр газар байсан. Тэрнээс гадна Стив хэлэхдээ түргэн тусламж, анхны тусламж үзүүлсэн, цээжин дээр нь дэрлээд унтсан гэж хэлээд байгаа штэ. Гэтэл Рондагийн цогцоос олдохдоо атралцсан, байдалтай олцсон, доошоо харсан. Тэгэхээр ер нь хүн чинь анхан тусламж үзүүлэхдээ дээш нь харуулж агаад хиймэл ямсгаа хийх ч юм уу, цээжин дээр нь дарах мэтийн үйл хөдлөл гаргана штэ. Гэтэл яагаад цогц нь ийм байдалтай байгаа юм бол ингээд хачирхалтай асуултууд мөрдөгч нарт үлдсэн. Гисэн хэдий ч Стив биеийн муу байна, хэцүү байна гэдэг шалтгаанаар эмнэлэг дээр хүрэгдэж ирсэн. Тэгээд яаралтай тусламж үзүүлсэн байгаа Стив зүгээр. Ингээд мөрдөгч нар энэ харамсалтай мэдээг Рондагийн ээж Жулиад хэлсэн. Харин Жулиагийн мөрдөгч нараас асуусан зүйл бол бас хачирхалтай. Юу вэ гэвэл ач охин айныгаа би өөр дээрээ авмаар байна. Стив миний охины үхэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэдэгт би бат итгэлтэй байна. Тэм учраас ач охиноо би өөр дээр амаар байна гэж хүсэлт гаргасан нь бас хачирхалтай. Тэгээд мөрдөгч нар Стивээс тэр өдрийн байдлыг асуусан. Рондад хоёр маргалцсан уу, ямар нэгэн болсон уу, яагаад ийм болов гэд. Харин Стивийн хэлэх зүйл бол Ронда маш их хачаа ажиллаж исэн. Тэгээд бидний төрөв сонссончлон бүх зүйлсийг дараалж ярьсан. Ронда бол ер нь бүх төрлийн харт хамгийн хэрэглээд үзсэн. Энэ өдөр ч гэсэндээ мансуурсан юм шиг байсан. Надад тийг санагдсан. Мансуурлалтанд автаад одоо унаад осолтчуу гэж би бодож байна гэж хэлсэн байгаа. Гэтэл энийг нь Рондагийн гэрийнхэн болон найзууд нь ерөөсөө хүлээж аваагүй. Яагаад гэвэл Ронда бол ямар нэгэн дунтагч биш. Харин төрснийхөө дараа жингийн асуудлаас болоод нэлийн сэтгэл готролд орсон байсан. Тэрнийхээ дагуу ийм хэрэгэлдэг байсан. Тэрнээс өөр ямар ч юм байх боломжгүй гэж хэлсэн байна. Ингээд хамгийн анхны сэжигтнэр одоо Стив яалтчгүй харагдчихээн штэ. Тийм учраас Стивийг шүүх хурал хүртэл одоо тодорхой шинжилгээний хариу хүртэл хорьж саатуулсан байдаг. Ингээд Рондагийн биед шинжээчнэр шинжилгээ эхэлсэн. Шинжилгээ хийж байхдаа хит хитэн тодорхой баримтуудыг олж авсан. Тэр нь юу вэ гэвэл Рондагийн биед одоо өөс хэрэгэлсэн байх магадaltaй маш бага хувийн тийм зүйл олцсон. Гэхдээ шинжээчнэр хэлэхдээ энэ бол тэр өдөр мансууруулах ч юм уу тийм их хэмжээний бол бишээ. Иймэрхүү бага хувьтай олцсон ч хэдэн өдрийн өмнө ч одоо өөс татаж хэрэгэлсэн байж болно. Тийм болохоор энийг онц ноцтой тооцохгүй. За ингээд тооцоогүй. Тэрнээс гадна Рондагийн биед ямар ч гадны шарах сорив, ямар ч гадны нөлөөнд гимтсэн бэртэл гимтэл болтоогүй. Энэ юу гэсэн үг гэвэл ерөөсөө Ронда яг дээрээс осолдож унсан байх магадлалыг илүү нэмчихэж байгаа. Яг тэгвэл мөрдөгч нарын хувьд бас нэг ийм санал байсан л да. Тэр нь юу вэ гэвэл магадгүй Стив Рондад ямар нэгэн муу юм хийчээд дээрээс түлхэгдсэн байх, эсвэл шидсэн байх. Гэтэл энэ магадлалыг байхгүй болгочихж байгаа. Яг тэгвэл би дээрээс нь ямар ч тийм уул мөрөлтэйг. Одоо мөрдөгч нарт ердөөсөө хоёр сонголт үлдсэн. Нэг бол энэ цэвэр осол байсан, эсвэл Стив Рондаг түлхэж унаасан. Ингээд цааш одоо мөрдөлтийн үйл ажиллагаа, шинжилгээний үйл ажиллагауд явсан. Харамсалтай нь ямар ч баттай баримт, ямар ч Стивийн эсрэг барих одоо ноцтой зүйл алдаагүй. Ингээд Стив эрх чөлөөтэй хүн болж хувирсан. Стив энэ байдлыг зүгээр ч ашиглаагүй. Эрх чөлөөтэй болсныхоо дараа шууд охин айныгаа өөр дээрээ аваад тэгээд хятад руу ниссэн. Энэ үед мөрдөгчний басны сонирхолтой зүйлийг олсон л да. Тэр нь юу вэ гэвэл Стив
Рондаг нас бараад тун удаагүй байхад Рондагийн амьд хатгалын талаар асууж уцаар ярьсныг олж мэдсэн. Мөрдөгчнөр гайхсан. Ронда нас барахдаа 23 настай байсан. Ямар 23 настай залуу хүн амь насны даатгалтай байх вэ? Ер нь хөвчлэн амь насны даатгалыг хийж байгаа хүмүүсийн нас бол дандаа 30-аас дээшээ 40-аас дээшээ гэж хөвчлэн байдаг. Яагаад иймэрт амь насны даатгал хийсэн бол бүр амь насны даатгал нь нэлээд өндөр үн бүхий $1 сая. Тэгээд энэ $1 сая нь Стив асуусан байна. Энийн с сэжигтэй санагцсан. Учир нь гэвэл Америк нэгдсэн улсад ер нь амь даатгалын мөнгийг нь авах шалтгаанаар маш олон хүмүүс ялангуяа гэр бүлийнхэн бие биенийг хороосон хэрүүд байдаг. Мөрдөгчнөр энийг бос тэр хэргүүдийн нэгэн болов гэж авч үзээд цаашаа судалсан боловч Стив битээр 120 мягчс учраас бүх юмыг бүх пичограмтуудаа зэгцлээд аль аль нь амьд хатгал хийлгүүлсэн тэглэж энэ цэвэр Рондагийн санаа байсан. Ронда угаасаа л надтай анх нийлэхдээ л баг миний хөрөнгө миний ухаан тай байдал болсон. Тийм учраас Ронда надаас ингээд хоёлаа хамтдаа дундын данстай болъё. Тэгээд газ гэрлэе гэх иймэрхүү зүйлсийг надаас хүсдэг байсан гэж хэлээд энэ магадлалыг байхгүй болгосон. Ингээд Стив охин Анитай хамтдаа Хятадд очиж амьдарсан. Стив бол ер нь хувьцаа, сток маркет дээр ажилладаг. Энэ талаараа ч гэсэндээ үргэлжлүүлж Хятадд ажиллаад тэгээд бүр найз охинтой олчиж байгаа. Хятад найз охинтой олчиж байгаа. Ингээд Стив охин Анитай хамтдаа Бээжинд байх хугацаанд Рондагийн гэрийнхэн нь бас нэгэн хачирхалтай баримтыг мөрдөгчнөрт өгсөн. Энэ нь юу вэ гэвэл Рондагийн дүү охин Меланиг насан туршиг байхад Стив хүч хэрглэж бэлгийн дарамтанд оруулсан гэсэн үг. Мөрдөгчнөр ч гэсэндээ энийг зүгээр харахаагүй. За насан туршиг хүүхдийг хүч хэрхийлсэн байна. Тэрнээс гадна энэ Рондагийн хүүхэлтэй ч гэсэн ямар нэгэн байдлаар холбоотой. Тийм учраас маш олон зүйлсийг хийсээр байсан. Тэгээд энэ Рондагийн хэрэг шүүхээр хаагдсан ч гэсэндээ шинэ мөрдөгчнөр энэ хэрэг дээр орж ирээд энэ хэргийн үйл явцыг илүү урагшлуулж өгсөн. Ингээд Стивийг яаж иж агаад Америк тавьчих шаардлагатай болсон. Яагад гэвэл Бээжинд байгаа Стивд юу ч хийж чадахгүй штэ. Тийм чинь хуурамч зүйл зохиогоод Стивийг Америкт тавьчихъя гэсэн төлөвлөгөө гаргасан. Ингээд мөрдөх албаныхан визний албаныхантай нэгдэж хувилдаад ер нь бол нэгсэндээ Стив рүү охины чинь визэнд асуудал гарсан. Тийм учраас яаралтай Америкт ирэх хэрэгтэй байна. Охин Анигийн визийг сунгах хэрэгтэй байна гэсэн хуурамч мэйлийг олсон. Энэнд нь ч гэсэндээ Стив итгээд 2015 онд Сан Францискогийн нисэх буудал дээр ирж баригдсан байна. Стивийг барьсан шалтгаан бол насан туршиг хүүхдийг садар самунд руу татсан. Тэрнээс гадна Рондагийн хүүхэлд ямар нэгэн байдалтай холбоотой гэж үзэж баривчилсан байна. Ингээд Стивийг баривчлагдсныхан дараа Рондагийн дүү Меланийг бэлгийн дарамтанд учруулсан уу гэдгийг нь асуусан байна. Ингээд Стив үннээ хүлээсэн. Тэгээд уучлалт гуйсан. Ер нь бол энэ бүгд миний буруу. Тэгтээ ингээд би хэрэгээ хүлээж ойлгож байна гэдэг зүйлийг шүүхэд гаргасан. Бүр нэг өвчтэй зүйл нь гэх юм бол Рондаг үхэд удаагүй байхад дүү Мелани рүү Стив залгсан байна. Тэгээд хачирхалтай зүйл хийсэн байна. Тэр нь юу гэвэл манай охин бол хитрхи жоохон ээжийг ингээд хорвог орхисон гэж юу нь ойлгохгүй байгаа. Тийм чинь чи ээж нь ингээд бараг гуруулаа хамт амьдраад гэр бүл болвол яах вэ? Ийм өвчтэй юм ярьсан байгаа. За тэгээд ер нь Стивийн гаж юмнууд бол араасаа гарч ирсээр байсан. Тэр нь юу гэвэл тэр хоёр Ронда болон Стив ууланд гарахаас өмнө харилцаанд төгсөл байгаагүй гэдгийг дараа нь мэдгдсэн. Тэр нь юу гэвэл яг тэр ууланд гарахаас 7 хоногийн өмнө нэлээд том маргалдаан болоод тэгээд Рондаг шатнаас түлхэж унгааж гэмтээсэн. Харин Ронда бэрцсэн нурууныхаа зургийг авч ээжтэй явуулсан байгаа. Баримтжуулж мессежээр. За мөн тэрнээс гадна анх Рондагийн ээжтэйг нүүж орж ирсэн байранд Стив хуучин их нэртэйгээ амьдардаг байсан. Тэгэд хуучин их нэр нь Стивийн эсрэг маш олон мэдүүлгийг цагдаагийнханд өгсөн байдаг. Намайг гимтээсэн, айлгаж сүрдүүлж гин гэдэг маш олон гомдлыг гаргасан боловч Стив би дахиад чиний нүдэнд харагдахгүй гэж хэлж зөвшөлдсөний эцэст хамаг хэрэгэ байхгүй болгосон байдаг. Ингээл Стивийн булхаанууд гарч ирсээр л байсан. Гисэн идэж Стивийн талынхан бол маш сайн ажиллаж байсан. Ер нь бол Стивийг өмгөөлөх дээрээ. Энэ хугацаанд энэ хэргийг авсан шинэ мөрдөгчнөр нэгэн зүйлийг хийсэн. Энэ юу гэвэл яг Рондагийн биеинжинтэй ижилжинтэй хиймэл хүн хийгээд
Тэгээд яг тэр бүрдийн хавцлаас унгаж үтсэн. Зүгээр өөрөөр нь унгаж нэг үзэж байгаа. Тэгээд түлхэж нэг үзэж байгаа. Бүр хүчтэй түлхэж үзэж байгаа. Ингэж үзснийхаа дараа ер нь бол Рондагийн үхэл хин нэг нэр түлхүүлсэн, бүр нэлээд чанга түлхүүлсэн байна гэдэг мэдээллийг гаргасан. Are they ready down there? We're recording. Okay, ready? 1, 2, 3. Гэтэл одоо Стивийн өмгөөлөгч нар энэ бол яг баттай зүйл бишээ. Хүн бас яаж ч унсан байх боломжтой. Тэглээч ер нь бороотой хэцүү өдөр байсан. Жилд энэ газар ослууд гардггүй биш гардаг. Тэгэхээр одоо та нарын над баримтчааг баттай яг бариад авахар баримт биш байна гэсэн үндслээр байхгүй болгосон. Ингээд ер нь бол дахиад гэмт хэрэг хийгээгүй болчихлоо штэ. Харин нөгөө хүчингийн хэргийг нь бол 14 сар 20 ял оноос гэтэл өмнө нь шүүх хурлаа үлээж явахдаа Стив энэ хугацаанд хоригдсон байсан учраас ер нь бол хорихонд байхгүй болоод 3 жилийн хугацаанд тэнцэн ял оноос. Тэгэд энэ тэнцэн ял нь яагаад гэвэл Рондагийн үхэлд мэдээж ямар нэгэн байдлаар оролцож түлхэж хорлоогүй ч гэсэндээ энэ нөхцөл байдал хүрсэн хүн нь хэн бэ? Стив. Тэглээч Ронда ямар нэгэн байдлаар хачаа хачин аашлаад иймэрхүү зүйлсийг үйл явдлыг гаргаж яхад нь зогсоож болох ёстой хүн хэн байсан бэ? Стив. Ингээд ер нь үхэл гарахтаа ямар нэгэн байдлаар холбоогүй ч гэсэндээ болох хүчин зүйлсүүдийн нэг байсан гэдэг шалтгаанаар Стивд ийм залт оноогоод тэгээд 3 жилийн хугацаанд probation буюу тэнцэн ял оносон байна. За ингээд 2015 оноос хойш 3 жилийнхаа тэнцэн ялыг Oregon мужид авсан. Энэ хугацаанд охин айнытайгаа бол уулзаагүй. Охин айны нь бол Америк нэгдсэн улсын хүүхэд хамгааллын төвд одоо хүртэлтэй 9 мэнд өсөж тарьж байгаа. Харин 18 нас хүрэхээрээ ээжийнхээ амнасны даатгал буюу $1 сая аавна гэж төлөвлөгөөтэй явж байгаа. Ингээл өнөөдрийн хэрэг нэг иймэрхүү байдалтай дуусч байгаа маш их харамсалтай. Ер нь бол яг батны гэд бариад авах юм нэгч байхгүй байна. Стивийн цаашлаад хийх зүйлс нь одоо ард иргэдийг гэлтгүү Рондагийн гэрийнхнийг бол маш дургуг нүргэж байгаа. Тэр нь юу вэ гэвэл телевизэд нэвтрүүлэгт оролцоод яг тэр бүрдийн хавцал дээр аваачаад хөтлөгч бүсгүй ингэж асуусан. Дахиад энэ газар ирэхэд танд хэцүү байгаа юу? Ямар шуухан санагдчихэндээ маш хүнд байна уу гэхэд маш өвчтэй хүн шиг муухай инээчээд надад гонхтой хэ. Тэгээд энэ бичлэг та нарт үзүүлье. So this is the very first time that you've been back here since that day. How do you feel? Sad. Sad. Ингээд харахаар ер нь Стив яг сэтгэл санааны тогтворгүй гаж донтой гэдэг нь харагдаж байгаа. Одоо Стивийн өмгөөлөгч нар энэ Стивийн гаргаж байгаа бүх тэнэг үйлдэлүүдийг ингэж л өмөрч байгаа. Хүн болгон хагцал ууг гашуутай өөрөөр нүүр тулдаг. Стив бол зүгээр л нэг тийм awkward хачин залуу. Тийм болохоор ингээд хэцүү үе ч юм уу тулгамцгүй гараад ирэхээр өөр ирэхгүй инээчдэг. Тэгээд өөрийгөө бусдад ер нь ойлгуулж чаддаггүй. Зүгээр ойлгуулж чаддаггүй. Дандаа ингээд өөрийгөө хачирхалтай буруугаар ойлгуулад байдаг. Тэгээ энэ нь бол энэ хүний буруу биш ээ гэд. Одоо хүртэлтэй Стив ингээд нэг өвчтэй ч юм шиг мэдрэл муутай ч юм шиг зүйлсийг ярьсаар Oregon мужидаа байж л байгаа. Ингээд харамсалтай Ронда гэдэг сайхан охины тайлагдчих хүүхэл юм байна. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Миний хувьд бол Стив ялцчгүй энэ хүүхэлтэй холбоотой. Гэхдээ яг түлхсэн хэсэг нь бол бас тодорхойгүй шүү дээ. Гэхдээ би бол ямар нэгэн байдлаар үсрэхтэн ч юм уу унахт нь нөлөө үзүүлсэн баг. За нөлөө үзүүлээгүй маа гэхэд ядаж тийм осолтой үед тийм осолтой үйлдэлүүдийг хийж яхад нь зогсоож болох байсан. Гэтэл тийм зүйлийг хийгээгүй ч гэсэндээ Стивийг ер нь буруутан болгож байгаа гэж бодож байна. Тэгээд Стивийн хачаа хачин телевиз төгсөн ярилцлагуудыг би доор нь description box-д тавьчихна. Тэгэхээр та бүхэн бас үзэх боломжтой гэсэн үг. Тэгээд энэ үхлийн гаргалгаа та нарын хувьд ямар санагдсан гэдгээ комент сэтгүүлтэйгээрэй. За ингээд өнөөдөр миний crime time ингээд дуусч байна. Дараагийн хадгаар уулзлаа баяртай. Миний дандаа хэлгээр good vibes only. Bye. За ингээд нэмэлт зүйлийг хэлгээд надад маш баяртай мэдээ нь энэ юу вэ гэвэл бид нэр 5,000 голоо олсон. Yay!
За ингээд 5,000-уулаа миний бичлэгийг үзээд надтай дандаа сэтгэлдээ хуваалцаж лайк дардагт маш их баярлалаа. Тэгээд нэг зүйл нь юу вэ гэвэл 2 хоногийн өмнө 4444 subscriberтай байхдаа энэ зургийг би авч чадсан байгаа. Яагаад гэвэл 4 тоонд би маш их дуртай. Тэгээд энийгээ тохиолдуулаад би subscriber дундаасаа рандомор нэг хүнийг шалгаруулад ингээд өөрийн гарын билээ явуулна. Тэгээд энэ талаараа дараа нь дэлгэрэнгүй бичлэг хий. Тэгээд бас бэлэн дотроо юу оруулснаа та бүхэндээ харуулна. Ингээд надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ирээдүйд ч гэсэндээ хамтдаа бүгдээрээ шин контентуудыг хийгээд хамтдаа байгаарай. Ингээд баярлалаа.